За сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр бид Poisson distribution-ыг хэрхэн normal distribution руу хувиргаж ойролцоогоор тооцоолох талаар үзэх болно. За тэгэхээр мэдээж хувиргах гэж байгаа болохоор Poisson distribution бол normal distribution-ууд маань яг ямар нөхцөлийг хангаж ийж энэ тохиолдолд ойролцоологдож болох вэ гэдгийг томьёолох хэрэгтэй. За тэгэхээр Poisson дархалт болон Poisson бол лямбда гэсэн одоо mean rateтэй буюу дундаж эрчимтэй байгаа. Харин normal дархалтын хувьд болохоор n үсгээр тэмдэглэгдээд за mu буюу дундаж тэгээд variance хоёроор одоо илэрхийлэгддэг ийм дархалт байна. За тэгвэл одоо Poisson-оо бид нар юу л шийдвэрлэе нормал руу дархлаа шийдвэрлэе гэвэл ямар нөхцөл хангах вэ гэхээр Poisson-ы одоо график маань бол өөрөө юутаага нормалтайгаа ижилхэн болох хэрэгтэй тийм төстэй харагдах хэрэгтэй. Тэр үед нь бол бид нар яаж болно? Загварчлаад шууд нормалаараа хэвийн дархалтаараа тооцоолж болно. За тэгвэл энд бол одоо Poisson-д бол ганцхан хөвгөлтэй. За тэр нь бол одоогоор юу дундаж байгаа. За дундаж нь 4 байх үед ингэж харагдаж байна. 5 бол ийм. За 6 үед бол ийм их мэтчлэн. За 10 болоход ийм болж байна. За 15 үед бол ийм болж байгаа. За ер нь бол 15-аас дээш. Лямбда нь 15-аас дээш үед бид нар бол 15-аас 90 үед бол бид нар Poisson дархалтыг энгийн дархалтлоо, хэвийн дархалтлоо буюу normal distribution руу бол хувиргаад бодож болно гэж. Тэгэхээр хэдүүлээ ямар үед вэ гэхээр Poisson дархалттай энэ 15-аас лямбда 15-аас 90 үед. 15-аас 90 үед. Гэтэл Poisson дотор ганцхан лямбда байгаа. Нормал дархалтаар бид нар юм бодъё гэхээр чинь mu болон юугаа олох хэрэгтэй болчиход байна шүү дээ. Variance олох хэрэгтэй болоод байна. Тэгвэл variance нь юутай тэнцүү вэ гэдэг талаар бол бид нар өмнөх хичээлүүд дээр үзсэн байгаа. Өмнөх хичээл дээр үзсэн. Poisson дархалтын онцлог бол юу вэ гэхээр за энэ expectation буюу энэ mu нь лямбдатайгаа тэнцүү байна. Өөрөөр хэлбэл дунджийн л юм олцоод байгаа. Тэ өгөгдсөн завсар тэ тэр нь хугацааны завсар байж болно. Эсвэл урт ч юм уу талбай ч юм уу тэр given space and time гэж байгаа тэ. Энд өгөгдсөн энэ лямбда юутаа expectation-тэйгээ болон mean-тэйгээ тэнцүү байна. За lambda-г нь бол mean rate гэж нэрлэн ягаад гэвэл тэнд маш олон тийм завсрууд байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө л одоо бүгд хоорондоо тэнцүү байхгүй юм хурдтайгаар гэсэн үг тийм. Дараагийн эхний 10 см-т тэдэн алдаа гарсан бол дараагийн 10 см-т бас дунджаар тэд гарна, дараагийнх бас дунджаар тэд гарна гэдэг шиг ерөнхийдөө нь хурд маягтай болохоор эрчим гэж бид нэрлээд mean гэж байгаа. За энэ нь бол бас өөрөө дахиад variance-тайгаа тэнцүү байна гэдгийг бол хэдүүлээ харуулсан. За тийм болохоор энэ тохиолдолд энийг би буцаад иргэн сануулад дараагийн явуулгаар хувиргалтлуугаар. За тэгэхээр одоо бид нар normal distribution руу хувирахад юу болох вэ гэхээр normal distribution за mu-гийн оронд бол lambda маань за дахиад variance-ийн оронд lambda байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл яг энэ 15 байгаа тохиолдолд бол normal distribution 15 гэж энэ тоо маань бол бичигдээд normal distribution руу хувирах байх нэ. За одоо энэ дэрэд нэг жишээ авъя. За энд бол одоо ерөнхийдөө танилцуулах хэсэг явлаа тийм. За энэ жишээ маань юу гэхээр за physicist measuring a radioactive decay of the isotope and it is known the isotope decays by emitting 45 particles a second average. За нэгэн физикч нэгэн засаг идэвхтэй бодисын одоо засаргалтын талаар хэмжиж байгаа юм байна. За тэгээд хэмжээд ер нь юу ажигласан бэ гэхээр өөрөөр хэлбэл одоо Poisson distribution-аар нэг загварчлах гэдэг юм тийм. Тэгэхээр 1 секундэд биднэрт өгөгдсөн given time space нь болохоор time interval нь болохоор хугацаагаар хэмжиж байна тийм. 1 секундэд 45 particle boom-ыг засаргаад байгаа юм байна. Decay хийгээд байгаа тий. Тэргээ багасаад 45 цацаад
багасаад байгаа юм байна. And that can be modeled using the Poisson distribution. За энэ Poisson-оор загварчилж болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ нь Poisson 45 гэж загварчилж болно гэсэн үг. Мэдээж өмнөх хүүхдээс нэг S гэсэн болохоор яг секунд тутам 45 гэж засраад байгаа гэдгийг нь олж болно. Тэгээд and the second find probability that the isotope emits fewer than 50 particles in a second. За одоо биднэрт дараагийн уншиж байгаа. Fewer than 50 гэж бичиж. Fewer than 50. За бид нар сая яаж одоо ингэж хувиргах вэ? Ямар нөхцөлийг хангасан тохиолдолд ойролцоож болох вэ гэдгээ бас ярьсан. Гэхдээ бид нар яагаад ингэх гээд байгаа юм бэ? Яг энэ хувиргалтыг яагаад хийх шалтгаан нь юу юм бэ гэхээр бид нар бол Poisson distribution-ээр яг ингэдэм нэгээр нь олдог шүү дээ. Нэгээр нь олоод дараа нэмдэг. Өөрөөр хэлбэл pure than 45 гэх юм бол бид нар одоо дараагийн 1 секундэд огт ямар ч бөөм цацахгүй байх магадлалыг болно. Дараа 1 бөөм цацах, 2 бөөм цацах, 3 бөөм цацах гэх мэтлэн 50 хүртэлх одоо энэ бүх тохиолдлуудыг нь олоод дараа нь хооронд нэмдэг. Харин normal тархалтын давуу тал нь юу вэ гэхээр бид нар бол normal тархалт руу тэрийг ойролцоолоод оруулчих юм бол шууд рейнжээр нь олдог тий хасах хязгааргүйгээс тэр хүртэлх завсар хийдвэ. Ингээд дараа нь хооронд нь өгөгдсөн хоёр завсар байх юм бол хасах хязгааргүйгээс энэ хүртэлх завсрыг олоод дараа нь энэ хүртэлх завсрыг нь олоод хооронд ихээс нь багын хасахаар энэ завсарт яг ямар талбай байна вэ гэдгийг мэдчихэж байгаа тий. Өөрөөр хэлбэл тэр хонхон диаграм доор байгаа нийт талбай бол 1 байна. Тэгээд тэр өгөгдсөн зүйлсийг бол хэвийн тархалтайгаа тэр хүснэгтэр олчж байгаа. За энийг бол хэвийн тархалт тэр илүү дэлгэрэнгүй үзсэн байгаа. За тэгэхээр 50-аас бага гэхээр энийг Poisson-оор бодохоор бид нар юу болох вэ гэхээр Poisson probability одоо ингээд юу яагаад л да тэгэхээр бид нар бол random variable өгнө. За энэ чинь x гэдэг өгчин те x нь болохоор number of particles from the isotope. За тэр isotope бас секундэд гарч ирээд байгаа засраад байгаа тэр бөөмсийн тог нь x гэж тэр тэмдэглэж юм бол бид нар эхлээд x нь тэг байх магадлалыг олоод нэмэх нь x нь 1 байх магадлалыг олоод дараа нь x нь 2 байх магадлалыг олоод гих мэтчлэн 49 50 гэж олно гэсэн үг. Тэгэхээр ингээд тусдаа 50 юм олох гэдэг нь бид нар загварчлаад хэвийн тархалт руу буюу normal distribution руу загварчлах юм бол юу болох вэ гэхээр за энийхээ дагуу загварчлах чинь те энэ бол өөрөө mean юм чинь normal distribution дээр lambda нь бол 45 болно. Variance нь бол за мөн 45 стандарт deviation язгуур дор 45 гэсэн үг те. Яг тэр variance-с квадрат язгуур авахд стандарт deviation гарч ирдэг. За ингэж хэм бол одоо бидний бодлого бол probability. За тэгээд probability x нь 50-аас бага шууд олчж болно. За тэгэд энд дахиад нэг анхаарах юм юу байгаа вэ гэхээр бид нар за ийм discrete зүйлийг те discrete variable-ыг continuous болгож хувиргасныхаа дараа тооцоолт хийхдээ continuity correction гэдэг зүйлийг хийдэг. Тэгэхээр continuity correction хийх юм бол юу болох вэ гэхээр за нэгт яагаад гэдгийг одоо товчхон хэлэхэд normal тархалт дээр яг 50 дээр бол магадлал нь тэг гарна. Яг бол тасралтгүй хэмжигдэх те. Миний өндөр яг метр 75 см байх яг тэр магадлал өөрөө тэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэдийгээр ингээд хэмжигд ойролцоогоор метр 75 хэмжиж байгаарсан ингээд дахиад нарийфсад миллиметр, мянганы за саяны гэх мэтчлэн явах юм бол хизээч яг одоо бүхэл 1 метр 75 см дээр байхгүй тэр магадлал тэг байна. Тийм болохоор яадаг вэ гэхээр continuity correction буюу 50 байх юм бол 49.5-аас 50.5-ын хооронд байна гэж авч боддог. Тэгэхээр normal distribution-ыг бодохоор энэ 50-аас 90 бага гэж байгаа юм чинь бид 50-ийнхаа lower bound-ыг авна. Бүгдээр томилдог lower bound-ыг. Тэгэхээр энэ бол 49.5 болно гэсэн. Дахин сануулхад энэ хэсгийг бол continuity correction гэж нэрлэдэг. Номноос хайж болно. Эсвэл интернетээс бас хараад үзээрэй. Яагаад энэ 50 гэж яхад 49.5 болчихвоо гэдэг нь бол тэрнтэй холбоотой байгаа. За ингэсний дараа бол бид нар одоо юу боддог вэ гэхээр normal distribution маань стандарт deviation-ээс ямар зайтай байгаа юм бэ гэдгийг нь бодож олдог шүү дээ тий. За тэрийг одоо тооцоолъё. За тэр зайг нь бол бид нар за z score гэж бол ер нь тэмдэглэдэг. За тэгэхээр одоо үүнээс цааш бол
Одоо бас бид нар бол normal distribution-ыг standardization хийх гэж байна. Стандартчлах гэж байна. Одоо энэ бол 45-аас бага гэдгийг нь бол 49.5-аас mean буюу 45-ыг хасаад тэг хуваах нь энэ зай маань өөрөө стандарт deviation-ийнхаа хэдний хэд юм бэ гэдээ язгуур доор 45-д хуваана. Өөрөөр хэлбэл язгуур доор 45 бол манай юу вэ? Стандарт deviation бол 45 нь хэрвээ варианц юм бол стандарт deviation маань бол язгуур доор 45 болно. За эндээс бодох юм бол хэд гарч байгаа вэ гэхээр z баг тэг бүхэл 1671 гарч байгаа юм. 671. За энийг бол бид нар тооны машинаараа бодчих чадна. За одоо тэг бүхэл 1671-ийг бид нар юугаараа бодно гэсэн үг шүү дээ. Хүснэгтээсээ харах юм бол за энэ дутхыг нь олсон байна. Энэ бол тэг бүхэл 749 болж 749 болж байна. Энэ 3 SF буюу 3 тэмдэгтээр тавьсан байна. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр 1 секундэд 50-аас цөөн бүүмийг цацах магадлал нь бол ойролцоогоор 74.9% байна. Гэдгийг ингээд олчлоо. Өөрөөр хэлбэл бид нар энэ 50 зүйлийг хооронд нэмэх гэсэн бол энэ 50-ыг нэмэх шаардлагагүйгээр normal distribution руу шилжүүлээд ойролцоолоод ингээд тооцоолчлоо. За дараагийн жишээг нь. За энэ B хэсгийг бас хамтдаа ярилцъя. За олбор шараар. B хэсэг нь болохоор юу гэж байгаа вэ гэхээр the isotope emits between 150 and 400 particles in a 10 seconds гэж. За бидний за энэ асуулт нь юу гэж байгаа вэ гэхээр 150-аас 400 ширхгийг 150-аас 400 ширхэг particles-ыг бөөмсийг те 10 секундын particles in 10 секундын юм интервалд цацах магадлалыг олоо гэж. За тэгэхээр одоо эн чинь бид нар 1 секундээр юм авсан байгаа. Тэгвэл 45 1 секундэд 45 гэсэн нь 10 секундэд яаж бодох юм бэ гэхээр Poisson-ы өөрийнх нь тодорхойлолт нь болохоор энэ mean rate нь бол өөрөө constant байх ёстой. Өөрөөр хэлбэл эхний секундэд 45 бол дараагийн секундэд бас дунджаар 45 гэдэг энэ чанарыг нь хэрэглээд бид нар 10 секундэд дунджаар 450 particles-ыг бол цацнаа гэдгийг бодоод олчиж чадна. 10 секундэд 450. Өөрөөр хэлбэл одоо бид нар интервалаа 10 дахин сунгах юм бол лямбда нь 450 гэж одоо бид нар бодно гэсэн үг. За нэгэн тийм 450 болж байгаа юм бол одоо энийг бид нар бол мэдээж бас энэ 150-аас 400 гэдэг чинь дахиад маш олон тоонуудыг хооронд нэмэх хэрэгтэй болох гэдэг шүү дээ, тэ 150, 151, 152 гэх мэтчлэн одоо 400-тай тэнцүү байх үе магадлал бүгднгийн тус бүрийн магадлалыг хооронд олох хэрэгтэй болно. За энийг хэдүүлээ W гэдэг random variable-аар тэмдэглэх юм бол за энэ W маань болохоор за Poisson дархалттай эхлээ Poisson-оор нь бичээ те. Poisson дархалттай mu нь болохоор 450 байсан. За эндээс хэдүүлээ за ягаан болгоё. Эндээс хэдүүлээ юу шилжүүлж байгаа вэ гэхээр энэ W-г normal дархалттай болгож за шилжүүлж байна. Өөрөөр хэлбэл одоо mu нь 15-аас их байгаа болохоор бид нар энийг ойролцоолж болно гэсэн үг тийм. Тэгэхээр mu normal дархалтын дунджаа бол 450, варианс бол бас 450 болно гэсэн үг. За тэгвэл одоо бид нар яах вэ гэхээр олох гээд байгаа магадлал маань бол W маань 150-аас их гэж байгаа болохоор 150 upper bound-ыг авна, continuity correction 150-аас их тэгээд 450 гэж байгаа юм чинь lower bound-ыг аваад 400 юм байна те. 400-ийн lower bound-ыг аваад 399.5 болно гэсэн үг. За одоо бид нар хийх ёстой зүйл бол standardization хийх ёстой. Өөрөөр хэлбэл энэ 150 болон 150.5 болон 399.5 чинь яг mean гэдэг байгаа утгаас хідэн стандарт deviation-ы доор байгаа, хідэн стандарт deviation-ы дээр байгаа юм бэ гэдгийг бид нар олох хэрэгтэй. За тэгэхээр энэ тулд бид нар яах вэ гэхээр 150.5-аас mean утга болох 450-ыг хасаад хоорондох зай нь олдлоо. Тэгвэл хідэн стандарт deviation-ы зайтай ингээд стандарт deviation-тэй хувааж байгаа. За тэгээд ингэж өөрчлөхдөө энийг бас Z болгож байгаа тийм. Ягаад гэхээр одоо яг normal distribution, стандартчлагдсан normal distribution болж байгаа болохоор ингэж бичиж өгдөг. За 399-оос хасах нь
99.5 шүү. 99.5-аас хасах нь 450. Үүнийг хуваах нь стандарт дивишн. Стандарт дивишн бол 450. За ингээд бодох юм бол probability нь хэд болж байгаа вэ гэхээр за хасах 14.2 14 112 юм байна. 112-оос хасах 2 бүхэл 1381-ийн хооронд ийм зайтай байгаа бах нэ. За энэ жоохон дэвшлүүлчих. За тэгвэл энийг одоо хэлээ хоёр салгачих болно. Тэ өөрөөр хэлбэл за энэ жижигхэн зураг зурчих юм бол normal distribution-ийн маань бэл нь ийм юм байгаа гэж тэ гол нь бол одоо ингээ mu шүү дээ. Mu байгаа бол одоо энэ бол хасах 1412-оос 10 ийм стандарт дивишнээс тэ стандарт дивишнээс хасах 2 бүхэл 381 1381 энэ хоёрын хооронд хавьлах гэдэг. Энэ талбай хэдвэ гэдгийг л бид нар нэг оюугаар олно гэсэн үг тийм. Тэгэхээр түрүүн хэлсэн normal distribution бол хасах зэрэгээс яг энэ тав хүртэл явж байгаа. Тэгэхээр бид нар эхлээд энэ зайг олоод тэгээ энэ хүртэг талбайг нь олоод дараа нь энэ хасах энийг олоод тэгээ хооронд нь хасчихна гэсэн. Тэр өөрөөр хэлбэл бид нар яах вэ гэхээр энэ зай маань бас олохдоо бас нэгээс хасч олдог байгаа. За бодолтой үргэлжлүүлээ. За энэ талаар normal distribution дээр төлөө илүү дэлгэрэнгүй явчих واخа. Явсан байгаа. За probability зин хасах 2 бүхэл 1381-ээс бага бах энэ магадлалаас нь болохоор зин тэмдэглэл рүү оруулсан уу? Үзэгтэй зин хасах 1412-оос бага бах. Энэ магадлалыг энэ зөрөг хооронд нь олно гэсэн үг. За тэгэхээр энэ маань бол өөрөө нэгээс хасах нь probability зин 2 бүхэл 381-ээс бага бах магадлал тэгээд хасах нь тэг болчихно. Яагаад гэхээр энээс бага бах магадлал энээс бага бах энэ магадлал бол юу гэсэн үг вэ гэхээр нийт магадлалаас эн чинь дахиад өөрөө тэгшимтэй шүү дээ. Тэгшимтэй юм чинь энэ дээр байгаа 2 бүхэл 381. За энэ хоёр талбай бол хоорондоо ижилхэн байна. Тэгэхээр нийт талбайгаасаа энэ талбай хасчих. Тэгэхээр энэ талбай олдчих шүү дээ, тэ. Тэгэнгүүтээ энэ стандарт дивишн 1412 байх тохиолдлоо бодох гэхээр энэ маань тэг болчих. Яг тэгэхээр normal distribution-ийн дагуу хэрвээ минээс аль тийшээгээ нэг стандарт дивишн зайтай байх юм бол 77.5%, 2 байх юм бол 2 стандарт дивишн зайтай байх юм бол 95%, 3 байх юм бол 99.5% гэж байгаа. Тэгэхээр чинь бүр 3 байтаа бүр 14 стандарт дивишны зайтай байна гэдэг бол маш бага утга. Тэгэхээр энэ утгыг тооцоолох шаардлагагүй. Тэгээд ингээд энэ тооцоолох ер нь 10-аас дээш бол тооцоолох шаардлагагүй баха. Тэгэхээр энийг хэдүүлээ бодох юм бол одоо энэ утгыг л бид нар хүснэгтээс хайчхад болно гэсэн. Утга нь болохоор тэг бүхэл 9913. Тэгээд бодохоор нэгээсээ хасгаар тэг 87 1000-ны 10,087 ийм магадaltaй байна. Тэгвэл энэ юу олдчихвоо гэхээр 10 секундын дотор тэгээ 10 секундын интервалд 150-аас 400 ширхэг бөөмийг цацах магадлал нь бол 1 хувь хүрхгүй байх нь тий. Тэг 100-ны 87% болох нь. За энэ бол 10-ын батгаар бичсэн байгаа. Процент болохоор ч хэдүүлээ 100-аар үржүүлнэ шүү дээ. За ингэж хэдүүлээ Poisson distribution-ыг normal distribution руу хувиргадаг байх нэ.